Тайраг бол манай ертөнцийн дээрх магадгүй хамгийн үндсэн төрс юм. Гариг ертөнцийн эргэлтийн зам, машины дугуй, эд эсийн түвшний маш жижиг зүйлсийг харахад тайраг зүйлтэй байнга таардаг. Тиймээс бид тайргийн шин чанарыг мэдэж байх нь чухал ач холбогдолтой. Хүн төрлөختөн хамгийн анх тайраг гэдэг ойлголтыг олж мэдээд тайраг гэхээр гадаа гараад сарлуу харахад л болно шүү дээ. Бүх тайраг хэлбэртэй төрсүүдэд нийтлэг чанар байгаа болов уу гэж боджээ. Тэгээд хүмүүс магадгүй хамгийн түрүүнд тайргийн бүх зэгүүд нь тайргийн төвөөс ижил зайтай юм байна гэдгийг мэдсэн баг. Юу гэсэн үг вэ гэхээр эдгээр захад байгаа зэгүүдээс энд байгаа тайргийн төв хүртэлх зайнууд нь тэнцүү байна гэсэн үг юм. Хин нэгэн тэгвэл тэр зайн урт нь яг ямар урттай байх талаар асууж болох юм. Энд байгаа энэ уртыг бид тайргийн арадус гэж нэрлэдэг. Арадус гэдэг бол тайргийн төвөөс зах хүртэлх зай юм. Хэрвээ нэг арадус нь 3 см бол энэ арадус нь мөн 3 см байх болно. Учир нь тайргийн тодорхойлолтоор тайраг гэдэг бол тайргийн төвөөс ижил зайтай зэгүүд юм. Харин тэр зайг бид арадус гэж нэрлэдэг. Харин дараагийн асууж болох асуулт нь тайраг хэр өргөн бэ гэдэг талаар байж болох юм. Хамгийн хол хоёр захыг нь холбвол хоорондоо хэр зайтай байх вэ? Тайргийн өргөн гэж юу вэ гэхээр энэ нь тайргийн хоорондоо хамгийн их зайтай цэгүүдийн хоорондох зай юм. Энэ тайргийн хувьд бол хамгийн хол зай нь энд байна. Заавалж яг энд гэхгүй л дээ өөр энүүгээр ингээд харсан ч бас л хамгийн хол зай нь адилхан. Энэ цэгээс энэ цэг хүртэлх зай нь тайргийн өргөн юм. Харин энэ доогуур бол зурж болох. Яагаад гэх юм бол энэ бол хамгийн өргөн газар нь биш шүү дээ. Тэгэхээр бид тайргийг хамгийн өргөн байх газраар нь хичнээн жанзаар төсөж болно. Бид сая арадусыг үзсэн. Тэгэхээр хамгийн өргөн байгаа газар маань тайргийн төвийг дайраад цааш үргэлжилж байгаа учраас урт нь 2 арадус байгаа биз? 1, 2 арадус. Үүнийг бид математикт тайргийн диаметр гэж нэрлэдэг. Диаметрийн урт нь 2 арадусын урттай тэнцүү байна. Харин та нар тайргийг хараад бодж болох өөр нэг сонирхолтой зүйл бол энэ тайргийн дагуу тайраад явбал хэр зэрэг урт вэ гэдэг асуулт юм. Хэрвээ хүсвэл тайргийн уртыг тууз ашиглан хэмжиж болно. Үүнийг математикт тайргийн урт гэж нэрлэдэг. Одоогоор бүгдээрээ тайргийн диаметр болон арадусын хоорондын хамаарлын талаар мэдэж байгаа ч гэсэндээ тайргийн урт нь диаметртэй ямар хамааралтай байх талаар хэлж чадахгүй. Хэрвээ диаметрийг та нар тэр бүр ашиглаж сураагүй байгаа бол арадустай хэрхэн хамааралтай гэдгийг бодоход ч болно л доо. Энэ хамаарлыг олохын тулд олон зуун жилийн өмнө хүмүүс тууз ашиглан тайргийн хүрээний урт болон арадусыг хэмжээд үзээд байж л дээ. Гэхдээ тухайн үеийн хүмүүс тийм ч нарийн хэмжиж чадаагүй бах. Жишээлх юм бол тайргийн уртыг хэмжээд үзтэл ойролцоогоор 3 гэсэн урттай байж гэж бодъё. Тэгээд дараа нь тайргийн диаметрийг хэмжээд диаметрийг нь хэмжээд үзтэл ойролцоогоор 1 байж. Ингээд хүмүүс тайргийн урт болон диаметр хоёрын харьцааг сонирхож л дээ. Тэгсэн чинь за алив энд бичээдхий. Тайргийн урт ба диаметрийн хоорондын харьцаа. Тэгэхээр сонирхолтой байгааз диаметр болон тайргийн уртын харьцаа ойролцоогоор 3 байна. Магадгүй тайргийн урт нь диаметрээсээ үргэлж 3 дахин их байдаг гэж болох юм. Гэхдээ энэ харьцаа маань зөвхөн энэ тайргийн хувьд юм шүү дээ. Тиймээс хүмүүс өөр тайргийн хувьд ч гэсэн хэмжилт хийж үзчихэлтэй. Жишээ нь энэ жижиг тайраг байлаа. Энэ тайргийн урт нь ойролцоогоор 6 см байж. Харин диаметрийг нь хэмжээгээд хэмжиж үзэхэд диаметр нь ойролцоогоор 2 байв. Энд ч гэсэн тайргийн урт болон диаметрийн харьцаа ойролцоогоор 3 гарсан байна. Ингэж шалгаж туршсанараа хүмүүс магадгүй үнэхээр тайргийн урт болон диаметрийн хамаарлал нь бүх тайргийн хувьд адилхан 3-1-ийн харьцаатай байдаг байх нь гэсэн дүгнэлтэд хөтлөгдсөн байна. Хэдий тийм ч хүмүүс үргэлжлүүлэн судалсаар илүү нарийн хэмжих багштай болоод судлаад байж. Тэгээд наривчлан хэмжээд диаметр нь яг 1 гэсэн урттай байх үед тайргийн хүрээний урт нь 3.1-т их ойрхон тоо байдаг юм байна гэж наривчлан тогтоосон байна. Энэ харьцаа бараг 3.1 гэсэн үг. Тэгээд тэд үргэлжлүүлэн илүү нарийн бүр нарийн хэмжснээр илүү наривчлалтай үр дүнг олсоор л байлаа.
За 3, 14, 15, 9 гэсэн тоог олсон ба одоо хүртэл энэ хамаарлыг хайсаар л байгаа. Тасаллаас хойш ямар нэгэн зүй тогтолгүйгээр тоонууд олцоор л байдаг. Ийм тоонууд олцоор байгаа нь их гайхшмар зүйл байгааз. Одоогоор бүрэн бүтэн мэдэгдээгүй байгаа ч энэ тоо дэлхийн ертөнцийн суурь зүйлсийн нэг юм. Учир нь тойрог гэдэг дүрс бол дэлхийн ертөнц дээрх хамгийн суурь дүрс. Эргэн тойрноо ажиглах юм бол олон тойрог дүрсийг бид нэрлэж чадна. Гэхдээ энэ харьцаа бүхий л тойрогт адилхан ийм байсан байна. Тойргийн диаметр болон хүрээний уртын хоорондын хамаарал болсон энэ гайхалтай тоонд хүн төрлөخت нь нэр өгсөн бөгөөд бид энэ тоог пи тоо гэж нэрлэдэг. Харин тэмдэглэхдээ латин эсвэл грек цагаан толгойн пи үсгээр ингэж тэмдэглэдэг. Энэхүү үсэг нь дэлхий дээрх хамгийн сэтгэл хөдлөсөн тоог илэрхийлж байгаа юм. Пи тоо нь бидний мэдэж байгаачлан анх тойргийн хүрээний урт болон диаметрийн хоорондын хамаарлыг илэрхийлэхийн тулд хайгдаж байсан ч хэрвээ та математикийг судлах юм бол энэ тоотой бүх газар таарах болно. Магадгүй та үүнийг мэдвэл дэлхийн ертөнц ямар нэг зүйлийн зүй тогтлын дагуу оршоод байна уу ч гэж бодож болох юм. За тэр жахав. Бидний сонирхох зүйл бол энэ тоог математикийг суралцахдаа хэрхэн хэрэглэх вэ гэдэг байгаа юм. Бидний мэдэж байгаачлан эсвэл миний хэлж байгаачлан тойргийн хүрээний урт болон диаметрийн урт хоёрын хоорондын хамаарал нь пи гэж нэрлэгдэх тоо байх юм. Пи гэдэг бол ердөө л тоо. Хэрвээ үүнийг илүү тодорхой бичвэл 3, 14, 15, 9 гэж цааш үргэлжлээд л байх тоо юм. Тиймээс хүмүүс түүний оронд грекийн пи үсгээр тэмдэглэдэг. Бид хэрхэн үүнийг үүнтэй хамааруулах вэ? Хэрвээ бид илэрхийллийн хоёр талыг нь диаметрээр үржвэл тойргийн хүрээний урт нь тойргийн диаметрийг пи тоогоор үржүүлсэндээ тэнцүү гэдгийг харах болно. Эсвэл диаметр нь арадусыг 2 дахин авсантай тэнцүү гэдгээс бид хүрээний урт нь тойргийн арадусыг 2-оор үржүүлж мөн пи тоогоор үржүүлсэндээ тэнцүү гэдгийг харж болно. Магадгүй үүнийг ингэж харуул илүү ойлгомжтой байж ч болно. 2πr. Харин одоо үүнийг бодлого бодоход хэрхэн хэрэглэх талаар авч үзье. За ийм тойрог өгөгдсөн гэж үзье. Мөн энэ тойргийн арадус нь 3 гэж өгөгдсөн байг. Арадусыг нь энд тэмдэглэчихье. 3 гэдэг нь 3 метрч байж болно. Тийм болохоор энд ямар нэгж вэ гэдгийг тодорхой биччихье. За тойргийн хүрээний урт нь хэд вэ? Тойргийн хүрээний урт нь тойргийн арадусыг пи тоогоор үржүүлээд дахин 2-оор үржүүлсэндээ тэнцүү. Тиймээс энэ нь 3 м арадусыг 2-оор үржүүлэхээр 6 м болж байна. Үүнийг дахин 6-гаар үржүүлбэл 6-г үржих нь пи метр буюу 6 пи метр болж байна. Одоо энэ хоёрыг хооронд нь үржүүлж болно. Учир нь пи гэдэг бол тоо гэдгийг мартаж болохгүй. Пи бол 3, 14, 15, 9 гэж цааш төгсгөлгүй үргэлжлэх тоо юм. Хэрвээ энэ тоог бид 6-гаар үржүүлэх юм бол ойролцоогоор 18 гэж цаашаа үргэлжлэх тоо болно. Харин тооны машин ашиглаад тооцож үзэж болно л доо. Гэвч хүмүүс ихэвчлэн хэлбэрчлэх үүднээс пигээр бичдэг. За 6-г 3, 14, 15, 9 гэх мэтлэн энэ тоогоор үржүүлбэл 18 магадгүй 19-тэй ойролцоо гарах байх. 18 гэж цаашаа баахан тоонууд гарах байхаа. Тэгэхээр зүгээр л бид энд 6π гэж биччихэж болно. Харин одоо бидний дараагийн тулгарх асуулт бол тойргийн диаметр нь хэдтэй тэнцүү байх вэ? Хэрвээ арадус нь 3-таа тэнцүү бол диаметр нь арадусыг 2-оор үржүүлсэндээ тэнцүү байна. Тиймээс энэ нь 3 метрийг 2 дахин авахд 6 метр болж байна. Ингээд бид тойргийн хүрээний урт нь 6π метр, тойргийн диаметр нь 6, тойргийн арадус нь 3 метр байна. Тэгвэл одоо өөр нэг жишээ авъя. Өөр нэг тойрог дүрс байсангүй. Түүнийг энчээ зуръя. Энэ тойргийн хүрээний урт нь 10 метр гэж мэдэгдэж байгаа. Тойргийн хүрээний урт гэдэг нь энэ хэсэг. Хэрвээ үүнийг туузаар хэмжвэл урт нь 10 метр байна гэсэн үг. Хин нэгэн та нараас тэгвэл энэ тойргийн арадус болон диаметр нь хэд юм бэ гэж асуувал яах вэ? Бид тойргийн хүрээний урт гэдэг диаметрийг пи тоогоор үржүүлсэндээ тэнцүү гэдгийг тэгэхээр диаметрийг пи тоогоор үржүүлэхэд тойргийн хүрээний урт гардгийг мэднэ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд 10-таа тэнцүү байна гэсэн үг. Тэгвэл энэ тэнцэтгэлийг бодохын тулд бид илэрхийллийн хоёр талыг хоёуланг нь пи тоонд хуваах хэрэгтэй. Ингэвэл тойргийн диаметр нь 10 метрийг хуваах нь пи тоо болно. Би үүнийг цээжээрээ бодож чадах гэж энэ нь тоо байна гэдг нь харагдж байна. Тиймээс үүнийг ингэж орхиё.
Харин одоо тойргийн араа тус нь хэд байх вэ? Тойргийн араа тус нь тойргийн диаметрийн хагастай тэнцүү. Тиймээс бид тойргийн араа тусыг олохын тулд тойргийн диаметрийг 2 хуваана. Тойргийн диаметр π-ний 10-ыг 2 хуваавал тойргийн араа тус нь π-ний 5 гэж олдно. Энд тийм ч хэцүү зүйл байхгүй байгааз миний бодлоор ийм бодлого ботход хамгийн их төөрөлдүүлдэг зүйл бол π бол тоо гэдгийг ухаарах юм. Π бол 3, 14, 15, 9 гэд төгсгөлгүй үргэлжлэх тоо. Хэрвээ π тооны талаар илүү ихийг мэдхийг хүсвэл үүний талаар бичсэн хэдэн мянган ном байдаг. Хэдэн мянган гэж магадгүй хэтрүүлсэн байх, гэхдээ л олон ном байгаа шүү. Та нар өөрсдөө ч гэсэн энэ тооны талаар ном бичсэн ч олон шүү дээ. Гэвч бидний мэдэх зүйл бол π бол тоо. Гэхдээ маш онцгой тоо. Хэрвээ та нар тоо хэлбэрээр бичмээр байвал үүнийг зүгээр л үржүүлчихэж болно. Гэхдээ хүмүүс ихэвчлэн π-г тэр хэвээр нь л бичдэг. Дараагийн бичлэгээр бүгдээрээ дугуйн талбайн талаар судлах болно.